Өглөө өдрийн мэндий. За би сайн хэд хоногийн өмнө хагардахгүй дугууны талаар нэг рeel оруулсан байт юм аа. Тэгээд тэр газартаа холбогдсон ч хайран ирээд бас үзээчээ гэд. За тэр хагардахгүй дугууг нь бас бодит байдал дээр нь үзээд бодит машин дээр бас хийж үзэж байгаа. Тестэлж үзт юм уу гэж бодоо явж нас айгуу дажгүй санагдаад байна. Тэгээд нөгөө all train буюу ET бүх замын дугуй болохоор бас машиныхаа дугуй бас тэр дугуугаар бас солиод одоо байгаагаа аваад хадгалах санаа бас байгаад байна. За тэгээд та нарт hodгүй гоё юм харуулъя. За явсаар байгаа их найдын нөхөн гарцаар гараад шин тэрэг балаасаа гэдэг. За энэний хоёр давхар Ariston гэдэг саяны дугуй зардаг газар байт юм байна. За тэгээд ганц дугуй хөлтгөө бүх төрлийн бас машин зардаг юм. Орж дугуй үзье. За BYD Sequoia Motors нэрч шүү дээ. За бодвол одоо энэ машин тавьсан дугуйг хагалж үзэх юм байна да. Тэгээ миний сонирхоод байгаа дугуй ийшэл байна да. Төлөөшөө гарч. За энэ байна те. За би ч одоо машиндаа нэг 285 7017 гэдэг. Одоо бол ер нь яг өвл сүртэй дугуй байгаад байгаа. Тэгээд яг энэ зундаа буцаагаад ET болгоё гэсэн бодол төрөөд тэгээ энэ эдийн хагардахгүй дугуй бас аюух таалагдаад. За миний нөгөө тестлж үзээд хаглаад байдаг багж ийнэ шүү дээ. Дугуй. Ер нь нэг иймэрхүү байдлаар ямар ч хадаас нэвтэрсэн хагарахгүй. Тэгээ буцаад ер нь бол өөрөө нөхөхтэй явцдаг. Одоо энэ шүү дээ технологийн дотроо нэг юм байгаад байгаа байхгүй юу? Нялцгаан материал. Энэ дугуйнууд бүгд байгаа юм. Сайз бол янз бүр өрөөл ах шүү гэнэ. Намайг дугуйгаа энэд бол зарж байгаа дугуйд бол амар баталгаатай итгэлтэй байгаад байна. Тэгээ бүр ийм юм дээгүүр гаргаад дайруулад үүсгэнэ. Ингээ машинд угсарсан дугуйг дайруулж үүсгэт. Одоо тэгээ энэ бас амар уу. Одоо энэгээр тэгээ дайруулад үзье та тий. Ямар болох нь. За бүр ийм машинд угсарсан юм биш үү дугуй. Энийг тэгээ дайруулад үзээд хий та. Ariston брэнд гэж. За энэ дугуй бол нөгөө хагардахгүй дугуй. Хагардахгүй гэдгийг нь хэдүүлээ харахын тулд энд нөгөө нэг амар юм тест хийдэг юм бэлтцсэн байгаа байхгүй. Одоо энэ дээгүүр дайруулна гэсэн үг шүү дээ. Энэ чинь баг хажуудлаасаа харуулсан. Айгу өндөр хадаас байл да нийт 5 ширхэг юм. За. Яваад үзье. Одоо хаарчих юм шүү дээ. За. Тийм ээ те 5 ширхэг том хадаас. За байж байгаа төгч. За окей. Тэг айж ухаан юу? За явсаа. За орт. Тэр хадаас нь бараг хөөд. Тэр хадаас ч дахиагаад штэ. Ярин зогсцсон уу? Үгүй ээ, уршаа. Илүү гараа явчлаа. За байж байгаа. Дугуй бол ямар ч хими гарсан юу бол байхгүй байна. За буцаа ухрах уу? За тэгээ буцаад ухраад харъя та. Явна. За. За байж. За нөгөө хадаасан дээр нь бүр гараад зогсчлоо хөө энэд. За бүр орцсон. За ингэ байж яхад хими гарч байгаа зүйл байхгүй нэ. За. Бишрмэр юм байна уу? Энэс янзын технологи. Янзтай. За ямар ч хий гарч байгаа зүйл бол ерөөсөө юу ч байхгүй. Ингээд хитэг байгаа байхгүй хамгийн амар. За буцаад ухръя. Ухраад гарчи. За явна. За явъя. Хай. Өрүүлээ наашаа дардаа. Дайрсан хэсэг энэ дээр харагдах бол нүхэн. Энэ нь шүү дээ хараа. Орон нь энэ байна. Энэ хараа. Энэ байна. Та дэд ус байхгүй үз. Нэг хүмүүс ингэжсэн шүү дээ. Та нар ингэж дайрчаад ус дээр нь асгаад үзүүлээд гэж тэгжиж наадгаж нь хий гарч байгаа хэсгийг шалган алгана. Эсвэл хүний оронд нэг жоох юу яд шүү дээ. Нэг пүр хийгээш юм хийгээд юу яадаг та. Тийм юм юу ч хаалга. Тэгээ хамгийн гол нь энэ хараа дугуун тэр чигээр хийтэй байгаад байгаа байхгүй. Саяхан нөгөө нэг хатдаг хэсгийг жоохон цааш тавьж байгаа.
За саяны хатгадаг чи энэ заяа. Нөгөө л за тэгээ дахиад энэ хавь руу авчиж чагаад арай шинэ газараа нэг хатгаад яваад үзье. Тэгшэрцээ. За явъя. За технологи бол бас амар хөгжиж байгаа юм байна уу? Нэ хоол мол ганцаараа аялдаг хүмүүст бол янз хэрэгтэй идэв шүү дээ энэ чинь. Бараг хадаас нь өөрөө далигаад байгаа юм шүү. За дахиад хатгсан энэд. За явсан. За зогсч. Стоо нэр хими байхгүй янз юм байна. За урагшаага зүгээр өч буцаад шууд хоошоогоо ухарч. Тэгээд гарцаа дахиад. За. Энэ хадаас ч өөрөө баг дахиад тий. За окей. За ухрыг харъя. Оо. За ухраа гарчи. За нааша зогсч өрүүлээ. Энэ араа энэ шүү дээ ормод нь. Ямар ч хий гарсан юм байхгүй яг хивэндээ. За энэ байна да. Миний сонирхоод байгаа ити дуу. Яг юм хоёр төрлүүд юм байна. Ингээ анзаарах юм бол араа дотроо хамгаалттай нэг байна. Зүгээр хамгаалтгүй энгийн гэдэг. За тэгээд эдний дугууны давуу тал гэсэн надад тэгж хэлсэн. Lexus Toyota гэдэг компани үйлдвэрлэж гаргадаг том SUV бүр бүх төрлийн машины сток үйлдвэрийн нөгөө уудтайгаа ирэхэд дагж ирдэг дугуйнууд байдаг та. Тэрийг үйлдвэрлэдэг Ariston гэдэг компани газар гинэ. Тэгэхээр бол чанарын хувьд бол асуудалгүй. Toyota Lexus дугуй хийж гаргадаг болохоор асуудалгүй гэж чинь. За тэгээд 285 7017 LT гэсэн. За тэгээд 8 утастай нэг дугууны даац 1.4 тонн гэж. Тэгэхээр бол даацын хувьд бол ямар ч асуудалгүй бөөрийн хамгаалттай. За хээ бол мэдээж бүх замын тий иймэрхүү хээтэй байхаар байна. За тэгээд хасах төчөөс нэмэх 170 градусын хооронд бол төсвөртэй. За энэ дотор хамгаалтыг би нөгөө баланс дугууны балансанд нөлөөлөх гэсэн чинь энэ ямар ч тийм нөлөөлөх байхгүй. Энэ дугуйг доторхын төрөхийн тулд маш өндөр хурдны эргэлтэн дээр цасаж төрөхтэй технологитой гэж чинь. Тэгэхээр ингээд нийтдээ яг дугуйныхаа балансыг бол хадгалаад ингээд янзын гоё байж байгаа гэдэг мэдээллийг бас өглөө. Тэгээд ямар ч тач бөөрийн хамгаалалт энэ зундаа энэ дугуйгаар бас гоё аяллаа хийхээр шийдэд байж чинь. Тэгээд эндээс ямар ч тач 5 дугуй аваад явж шийдвэлээ солиулцгаая тий. Замтай хайрцаж явдаг энэ хэсгээр бол дугуй бол ямар ч хаарахгүй юм. Тэгээд саяны тэр нэг 5 хадасыг 2 ч удаад байрч нийтдээ 8 нөх гаргалаа шүү дээ. Энд чинь баг нэг хуруу урт шахуу хадасууд байгаад байна. За тэгээд энэ дугуй хөдөлөө явж солиё тий. Машиндаа хийгээд харъя. За тэгээд өмнөх дугуйнуудаа мэдээж аваад далт хийчнэ. 9 шидэл сайзтай дугуйнууд байгаад байна. Тэгээд минийх шиг заавал том гэхгүй бас жижиг сайзын бас дугуйнууд байна. Зуных байна. Тэгээд дандаа их хвшлэн ити бүх замын дугуйнууд байна. За нэг ийм гоё дугуйтай боллоо доо. Тэгээ дугуй хаагахгүй хол замд нэг ганцаараа энэ төр явахаар бол ямар ч асуудалгүй санагдлаа. Тэгээ дугуй энэ төр хаагараал нөхөөл солихоос ахуулаад тиймэрхүү үйл ажиллагааг бол тэр чигээр нь байхгүй болгоод байгаа юм шиг санагдаж байна да надад. За явж дугуйгаа солилцгоё. За тэгээ баахан дугуй дайруулж хатаасаар хагалж чадах нүгүй юу гэж үзэж баахан тест хийж байгаа. За тэгээ хагалж дийлэхгүй юм байна гэд. Ингээд 5 ширхэг ити. Ер нь бол бүх замын дугуй сонгоод авчлаа. Тэгээд Ariston Toyota Lexus-ыг гаргадаг. За тэгээ 285 70 яг өөр хөтөөгөө адилхан. Тэгээ гинт бас багажруу хийжсэн чи багтахгүйсэн чи нэр гинт дээрээ би чаа. Ачаа хийснээс саналаа. Ачааныхаа хэрэгийг бас анхудаа гаргаж үзчихин да. За тэгээ мэдээж дугуй хободоо бол сольдог. Үнэхээр гоё газар байгаа. Өмнөх энэ 4 хобод дугуйгаа сольсон. Манай King Tire гэдэг тэр ид дээр очиж солиндоо. Энэ дугуй бол гоё. Гэхдээ энийг одоо гоё авч хатгална. Энийг хатгалаад энийг аяа байна. За тэгээд шинэрээ байгаа юм чинь нэг бол сонирхсан үнд нас заруул зарчиж бас болно. За тэгээд энэ дугуйгаа явж идүүлээ ухсрыг да. За өмнөх
дугуугаа сольж исэн газар дээр ирсэн King Tire дээр. За тэгээ Airstone-оос авсан дугуйнуудаа авчирсан солих ажил инх хийхлээ. Манай хэд бол амар солино. Янз шүү. Ингээ шинэ гоё итээ дугуйтаа олсон. Бүх дугуйн дахиад балансаа хийн. Обод дугуйнаас салжлаа бол обод дугуй салжлаа бол ер нь баланс хийх шаардлагатай гэж. Яг зөвхөн дугуйгаа солих үедээ энэ галгаруутыг нь задлахгүй бол болохгүй мэн. Нөгөө дотроо нөгөө ялцгаа наалдамхай материалтай байгаа болохоор хогшороо орчиж магадгүй гэдэг. За тэгээд энэ дугуйгаа цаашаа далт хийнэ. Яа ингээд исний дугуй бэлэн болсоо. Яа нэг юм гоё итгий дугуйгаар бүгдийг солиод жимбилгэндэ. 5 дугуйгаа тавлан солино. Энэ 5-ыг одоо юуны тулд ачаатай боллоо тий ачаан дээр бүгдийг нь ачаад аваа явнаа. Зун бол зуны дугуйг нь л хэрэглэмээр юм байна. Нэг амар гоё тос түрхээд байгаа юм да будны. За эхний дугуй ухсрагдаад гарсан бандаагаад бас амар болчихлоо шүү дээ. Энэ бичгэн цагаан байсан бол бас сүртэл байсан. За нэг хажуу талмаас ингэж л харагдчихэв дээ. За тэгээд дөрвөлнгийн тавиад хэр болох нь. Одоо эндээс нэмээд баланс хийгээ явчихна. Тэгээд нэг мөр балансаа хийж тохиргоог нь хийчих дугуйнд машин тогсранда. За дараагийн дугуйг нь задлсан. За ингээд өмнөх хийсэн балансын тоглогууд бүгд хэрэггүй болсон гэж. Одоо тэгээд дахиад өөр дугуй өгсөрч байгаа болохоор дахиад шинээр баланс хийн байна. Машинаа 4 дугуйг бол өстой 50 байлгахгүйгээр сольж шөнө нэгэ. За ингээд дээрээ хуучнуудаа ачицсан. Одоо ингээд доошоо дугуйнуудаа авцсан. За энд дахиад нэг 2 3 дугуй сольж ер нь болох гээд байна да. За өвлийн дугуйг маань жимбит скотчж чинь да. За тэгээд дээр ачаад аваа юм аа. За 3 дугуй 4 дугуй орчим солигдоод дуустаад ийм болж чинь да. Уртл нь хатл нь за ингээ бас солчлоо. Дугууны давуу тал хагарахгүй дотроо энэ үндсэн яг замтаа тулж байгаа хэсгийг хамгаална. Давхар дуу чимээг байхгүй болгоно. Дээрээс нь явдлыг зөөлнө гэж. Бас их л гоё итээ дугуй. Тэг хэрэглээл үзье да. Дээрээ тавьсан ачаагаас утгаар нь ашиглаж гинөө. Одоо нэг баахан том дугуйнуудыг чи ачаан дээр бүгдийг тавьж аваад харъя да. За сольсон бүх дугуйгаа атсан. Ингээ 5 дугуйгаа бүгдийг сольсон байт юм аа. За тэгээ хагардгүй явдал зөөлхөн болгоно. Дуу чимээ байхгүй болгоно гэдэг. Дотор талын шингэн нөөрөө бас нэлээ ич иттэй юм. Ийм сайхан 5 итгий дугуйгаар сольчлоо доо. Хоо запасаа бас солилцсон. Уртлыг нь бас солилцсон. Тэгээ манай King Tire-ийн залуучууд манаас ингээд янз юм хийж өглөө. Тэгээд бүх дугуй салсан дахиад бүгдэн дээр нь ингээ баланс хийгээд жимбитгээ тавьчлаа. Обод энтер бол үнэн гоё. Тэгээ бүгдийг нь торкоор чангалаад зориултын тосноос ашиглаад янз хийж өглөө. За ингээд хийг нь бол нэг 2-оор хийлгээд бүр нэг жоохон юм бөм бисэн байна. Тэгээ хий нь бол 2 авах баг болно дөө гэж бодлоо доо. За ингээд одоо аялахад бол бэлэн болж та. За энэ дугаануудаа гоё далт хийчихнэ. Нэг 5 өвлийн гоё дугаа. Машин бол одоо цагаан бичиг байхгүй болсон. Энэ нэг иймэрхүү харагдаж штт. Наад чи альбертыг үлдээхгүй. Иймэрхүү харагдаж байна. Өргөн бол баг хууч нараад юм байна. Хадагшаа нэг 2-3 санд гарцсан.
За тэгээ ачааныхаа хэргийг өстө гаргасан. Ачаан дээр анх удаа ингээд 5 амар том 33 инчийн дугуйнууд тавьж үзчихнэ. Ачаа шиг хэрэгтэй юм алга. Тэгэхгүй бол одоо сая салаан дотроо пүүз өвнөгөө сандал дээгүүрээ хамгийн өмнөдөө заачиж байгаа тавиадсан. Өстө амар юм. За тэгээ гой дугуй санд болгосон Аристоныхаа залуучууд бас баярлалаа. Аристон Tire Mongolia гэдэг ийм газар байна да.